За сайн байцгаана сонсогчдоо. Энэ удаа та бүхэндээ тэрэлжээс Наги. За Японы Токиотоос дэги мэдчилж байна. За сайхан наадаж байна уу? Тий, сайхан наадаж байна уу? За манай сонсогчдод бүгдээрээ баяраараа сайхан наадцгааж байна уу те. Сайхан. Миний хувьд бол сайхан тэрэлжээд ирчээд бас багштайгаа уулзаад зүгээр нэг тийм амралтын маягаар сайхан баярлж байна. Гой сайхан амралт болчлаа. Чамд буцаад Японд руу очсон ямар хөө байна? Оо. Гоё нөө. Эх орондоо ирсэн юм шиг тэгээд тахгүй. Тийм гоё сэрүүхэн байна. Эх орондоо ирсэн чи хүүтэн болцсон биш үү? Харин тийм сэрүүхэн байна. Бусдаар бол сайхан байна. Ханаа төрчихгүй гэж харахыг бодноо. Тэгээрээ халуун зунаар ханаад хүрээ та. За тэгээд яг баярын энэ үеэр энэхүү дугаар маань бичигдэж таарч байна те. Тэгээ бас сонсогчд маань ял ингээ баяраараа бас амарч явахдаа энэ номыг бас сонсоод авна вэ. Бас нэг сонирхолтой ном та бүхэндээ бид хоёр хүргэхээр бэлдсэн байна. Чи амарч чадсан уу тэгээд энэ номыг уншаад? Би яг үннийг хэлэхэд би яг наадмын 11-нд өглөө 8-аас босоод энэ номыг уншаад яг өдөр гэхэд нь яг дуусгасан. Яг хагас өдөр уншаад. Машинцсан биш. Харин жоохон тулгчлаа л да тийм. Ялцчихгүй наадмын амралтын үеэр энийг ялцуулъя гэж хоошин тавьж байгаа тэгж тулгаж таарлаа. Би нэг Disneyland орчоод хүлээх явцдаа уншижсэн байхгүй юу? Тэгсэн чи айгүй нэг 30 минут 20 минут хүлээдэг шүү дээ. Өмнө нь хийх юм олдохгүй байдаг байсан чинь ном уншаад ичсэн чи айгүй хурдан орогчлаа. Ерөөсөө хүлээсэн болохгүй байсан чи. За хоёлоо тэгвэл ингээд ном руу оръё те. Мэдээж манай энэ хүү дугаарыг Denk Farming дэмжлэгтэйгээр та бүхэндээ хүргэж байгаа. Эрүүл амьдралын хэв маягийг түгээцгээе. Эрүүл мэндийн чанарыг эрхэмлэгч подкастын маань ивент тэгж байнгын хамтран ажиллагч Denk Farm байгаа. За тэгэхээр энэ удаа бид хоёр та бүхэндээ Simon Sinek-ийн бичлсэн Leaders Eat Last буюу манлайлагчид хамгийн сүүлд нь идэг гэсэн нэг манлайлалын талаар сонирхолтой номыг та бүхэндээ хүргэхээр бэлдсэн байгаа. Тэгэхээр ялангуяа одоо хувь хүний хувьд ч юм уу албан байгууллагын хувьд яг манлайлагч гэж яг юу юм тэрийг бас маш ондоо бидний магадгүй огт боддгоо те өнцгөөс бас харуулж бичсэн ном санагдсан. Тэгээ тэр утгаараа надад бол маш шинэлэг байж чадлаа. Биний урд нь хизээч одоо манлайлал би тэр талаар ингэж бас харж байгаагүй нэг өнцгөр харсан те. Тэгээд ч энэ ном гарснаас хойш бас New York Times-ийн шилдэг номын жагсаалтанд бол зүйсээр орж исэн байгаа те. Тэгээ Simon Sinek гээд зохиогч маань бас айгүй алдартай зохиогч байгаа. Олон бестселлер номнуудыг гаргаж исэн. Та нар бас нөгөө өмнө сонсч байсан бол Start with Why гээд Golden Circle гэдэг ухагтун алтан дугуй гэдэг тойрог гэдэг ухагтуныг бас тэр номоор тайлбарлаж исэн. Олон хүн мэддэг юм билээ. Тэгэхээр тэр алдартай бестселлер зохиогчийг ээлжид 14 онд гаргасан ном байгаа. Тэ, Leaders Eat Last 14 онд гарснаас хойш дахиад энэ хүн бас 3 ном гаргасан байна. Хамгийн баг энэ жил 2019 онд бас Infinite Game гэдэг бас ном гаргасан. Бас тэгэхээр яг манлайлалыг энэ чиглэлээр бас нэлээд гарчсан зохиогчдын нэг. Тэгээд нөгөө зохиогчийн YouTube-ийн видеог энтрийг үзчихсэн бол бас үнэхээр нөгөө одоо хүнд нөгөө урам зориг өгдөг тийм илтгэлүүд байдаг шүү дээ. Тэрийг бол сайн илтгэл бүр синхруултал ярьд юм байлээ. Тиймэрхүү бичлэгүүдийг олж үзэх юм бол энэ хүн байсан юм биш гэж бодох байх баг. Айгүй олон хүмүүс нэг хэсэг Facebook дээр шеэрлээд үзээд явуулсан. Магадгүй тэр ичнээ харж байсан тий. За тэгэхээр энэ ном маань нийтдээ 8 бүлгээс бүрдэж байгаа. Тэгэхээр бид тээр мэдээж уламжлал ясаар бүлгээр ингээд хуваагаад хоёлаа ярьж эхлэе те. За тэгэхээр эхний бүлэг маань our need to feel safe буюу яг бид бүхний тийм одоо аюулгүй мэдрэмжийг тэр мэдрэх одоо шаардлага нөхцөл гэх юм уу те. Тэгэхээр мэдээж амжилтанд хүрэх юм бол толд ч юм уу те эсвэл ингээд хинч чамааг одоо жишээлбэл те бусад хүмүүсийн өмнөөс те одоо амь насаад зориулт ч юм уу одоо гэж нэг тийм хэцүү даалгавар бол мэдээж нэг өгөхгүй бах те. Гэхдээ
яг ялангуяа ингээд хамт олон болж тэ ингэж ажиллахын тулд хамт олон болж ингэж альва зүйлийг амжилттай бүтээж гаргахын тулд би яг юу хийх ёстой юм бэ? Тэн дээр яг манлайлалын үүрэг рол гэж яг юу байгаа юм бэ? Тэгэхээр энэ хүү асуултанд ерөөсөө энэ хүн хариулах гэж утсан байгаа юм л да. Тайлбарлах гэж та. Тэгэхээр яг манлайлагч хүн бусдыг одоо байлдан дагуулж бусад хүмүүсийг одоо яг тэгэхээр альва байгуулах ч юм уу альва бид бүхний хүмүүс төрлөختний бид бүхний хийж байгаа зүйл дандаа ингэж хамтын ажиллагаа байх юм л да. Тэ. Хамтарч ажиллаж чадсанараа хүн төрлөختөө хүн гэдэг амьтан маань бусад амьтнаас илүү ялгарч гарч тэ илүү амжилтанд өнөө өдрийн ингэж амжилтанд хүрч чадсан. Тэгэхээр энэ маань ерөөсөө хүн төрлөختний бидний хоорондын хамтдаа ингэж ажиллах тэм чадвар, хоорондоо нэг нэгээ ойлгох, хоорондоо тэм итгэлцлийг төрүүлж тэрүүн дээрээ үндэслэж нөгөө одоо ганцаараа хийж чадахгүй зүйлүүдийг те хүний төсөөлөхгүй хүртэл зүйлүүдийг хийж чадсан тэр амжилтанд хүрсний гал яг нэг зорилгож явах чадвар бол тэр хүндрэлтний. Тэгэхээр энэ дотор яалтчгүй тэгэж хүмүүсийг ажилуулахын тулд тэгэж хүмүүсийг хооронд нь хамтруулахын тулд манлайлагчийн үүрэг бол зайлшгүй чухал болж таарч байгаа те. Тэгэхээр ялангуяа ингээд сүүлийн үед ч юм уу эсвэл одоо томоохон корпорац ч юм уу аж ахуйн нэгжүүд ч юм уу ингээ харж байхдаа яг манлайлал дээр ингээд гардаг нийтлэг алдаануудыг бас эндээс энэ хүн тайлбарсан байна. Ялангуяа жишээлбэл ингээд одоо томоохон корпорацууд ч юм уу тийм өөрсдийнхөө хамгийн гол зүйлээ тэр хүмүүсээс илүүтэй мөнгө хийхтэй ч юм уу тийм ашиг хийх тал руугаа илүү чиглээд тэр тал руугаа хамаг анхаарлаа хандуулчихаар нөгөө ялангуяа хүмүүсийн хоорондын харилцаан дээр ч юм уу хүмүүс тэр тал руугаа илүү хазаагаад эхлэхээр ялангуяа тэр тухайн аж ахуйн нэгжид ч юм уу корпорацт ч юм уу тэр тойрогт ажиллаж байгаа хүмүүст ингээд тийм одоо safety буюу те аюулгүй тийм орчныг нь бүрдүүлэх нөхцөл болдгоо мэн л да. Тэгснээрээ ингээд альва ямар ч байгууллага бай та бүхэн одоо ямар нэгэн одоо машин үйлдвэрлэл ч юм уу ямар ч юм зүйл хийдэг байгууллага ямар ч бүтээгдэхүүн сервис үйлдвэрлэдэг бай тэр бол эцэст ингээ хүмүүсийн хоорондын хамтын ажиллагаа байдаг те. Тэгэхээр энэ хүмүүсийн хоорондын харилцаан дээр ингээд бүх зүйлүүд тогтчихдаг учраас хүмүүсийнхэн тэр хоорондын харилцааг зөв байлгахын тулд зөв одоо culture соёл үүсгэхийн тулд тэр хүмүүс рүүгээ хамаг анхаарал нуулна ингээд хандгаж явах хэрэгтэй. Тийшээ манлайлал нь чиглэж явах хэрэгтэй байдаг байтал олон одоо жишээлбэл корпорацууд ч юм уу одоо олон аж ахуйн нэгдүүд ч юм уу илүү одоо мөнгө хийх тал руугаа илүү буруу тишээгээ хазаасан байдаг учраас тэн дээр нэг ялангуяа манлайлал нь буруу тал руугаа чиглэсэн. Тэрнээсээ болоод олон асуудлууд гардаг л та. Тэгэхээр энэ хүний энэ дээр ингээд яг танилцуулж байгаа тэр нэг гол концепт нь болохоор circle of safety гэж. Тэр нь юу гэхээр тийм аюулгүй тойрогтой. Тэгэхээр альва байгууллагыг яг л нэг гэр бүл шиг л үзэх хэрэгтэй гэж юм л та. Тэгэхээр хэрвээ ингээд гэр бүлд бол тийм үү одоо жишээлбэл хэцүү хүнд нөхцөл тулгарсан ч гэсэн тэг гэр бүлийнхаа гишүүнийг одоо ингээд амьдрал хэцүүд чинь ингээд нэг хүүхдээс шалъяч гэж хизээч тэгдэггүй тийм үү. Ямар ч гэр бүл одоо амьдрал хэцүү байгаа мэт чи хоёр хүүхдээ одоо буцаа явуулж ч юм уу одоо тий гэдэггүй. Тэрүүнтэй адилхан одоо ялангуяа тийм одоо корпорац талаас ч юм уу аж ахуйн нэгж талаас харж яхад ингээд хүмүүсийг хална гэдэг бол тий бусдаа буцаад халах ч юм одоо тэр нь одоо арай жоохон одоо экстрим жишээ юм л да. Тэгэхээр ингээд хүмүүсийнхаа тэр хамгийн гол нь тийм аюулгүй орчныг бүрдүүлэхийн эсрэг тэр хийгдсэн зүйлүүд маань яадаг вэ гэхээр буцаад уур амьсгалыг нь буцаад тухайн тэр хүмүүсийн тэр компани ч юм уу тэр соёлыг нь ингээд буруу болгочдөг. Хүн ингээд өөрөө circle of safety буюу тийм аюулгүй орчин бүрдэж буцаад тэр хүн ингээд яг хийж байгаа зүйлдээ илүү анхааралтай өөр юмсыг ханддаг илүү одоо тэндээсээ үүдэж итгэлцэлтэй хооронд итгэлцэл бүрдэж зөв соёл үүсдэг юм байна л да. Тэгэж чадсанараа альва компани ч юм уу альва аж ахуй нэгж урт хугацаанд илүү амжилттай явдаг. Гэтэл тэр circle of safety буюу аюулгүй тойргийг бүрдүүлж чаддаг үгүйсээ болоод олон асуудлууд гарч ирдэг. Ялангуяа манлайлагч хүн болохоор илүү тэр одоо бос зүйл рүү биш хамгийн гол нь тэр хүмүүсийн бүрдлийг зөв байлгах, тэр зөв соёлыг үүсгэх, тэр хүмүүсд ажиллаж байгаа хүмүүстэй тэр circle of safety буюу аюулгүй тойргийг бүрдүүлж чадсанараа яг одоо тэр нь бол илүү зөв манлайлал тэгж чадсанараа тэр тухайн компани ч юм уу те
тэр аж ахуй нэгж илүү амжилтанд хүрэх бүрэн боломжтой гэж энэ ном дээр бол ялангуяа эхний чаптерд эхний бүлэг дээр бол дахин олон талаас нь тайлбарлаж өгсөн байна. Тэгэхээр энийг зөвхөн ерөнхийдөө ингээд юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр олон компаниудын хувьд одоо бид нэр одоо жишээлбэл дэлхийн томоохон компаниудаас ч юм уу ингээд янз бүрийн жишээ ингээд аваад үзэх юм бол ялангуяа манлайлагч хүний хувьд тийм хэдэн мянган жишээлбэл хэдэн мянган ажилчинтай тийм хүмүүсийг манлайлаад тийм аж ахуй нэгжийг ингээд аваад явж байгаа хүний хувьд хамгийн гол нь яг манлайлагчийн хувьд гол фокус нь яг юу байх ёстой юм бэ? Ямар тийм орчныг бүрдүүлж тэр нь эргээгээд яг тэр компанийг зөв голдролтод зөв соёлд нь оруулж ингээд яг манлайлал тэр бүрэн утгаараа хэрэгждэг юм бэ те. Тэгэхээр яг тэрүүн дээр ингээд гол тэр goal буюу одоо гол манлайлагчийн ингээд анхаарлаа хандуулах ёстой зүйл нь буруу зүйл төр орсноосоо болоод буруу соёл үүсээд тэрнээсээ болоод хүмүүс тийм аюулгүй тийм тойрог те аюулгүй тойрог үүсгэж чаддгүй те. Хүн аюулгүй тойрог байхгүй бол тийм үү хүн жишээлбэл ажил дээр дандаа тийм байнгын төвшөртэй байх юм бол яадгүй хэрэг өөрийгөө хамгаалахын тулд дандаа ховж юу гаргадаг ч юм уу ингээл та бүхэн ажиллаж байгаа бох те ямар ч одоо аж ахуй нэгжүүд төр ч юм уу ямар ч компанид янз бүрийн ховж юу явж игдэг тийм. Тэгэхээр тэр ховж юу эднэр нь ерөнхийдөө хүмүүс нэг муудаа ховж юу гаргаад байгаа ш хамгийн гол нь хүн өөрөө аюулгүй орчин мэдрэхгүй байгаа учраас өөрийгөө хамгаалахын тулд тийм үү бусдыг муулах ч юм уу өөрийгөө хамгаалахад өөрийгөө зөвдөхийн тулд тийм алхмуудыг хийдэг юм байна л та. Хэрвээ үнэхээр тийм аюулгүй торгийг нь бүрдүүлээд өгчих юм бол тийм ховж ив ч юм уу тийм өөрийгөө хамгаалах тийм буруу алхам хийх шаардлага байхгүй болж байгаа. Тэгэж чадсанараа зөв соёл үүсч тэр зөв соёлыг үүсгэж чадсанараа буцаа тэр компани илүү цаашаа амжилттай явах боломжтой. Тэрийг нь хамгийн гол нь манлайлагч хүний хувьд яг хүмүүс рүү анхаарлаа хандуулад тэр орчныг нь бүрдүүлэх ёстой гэсэн санаа явж байгаа. За тэгээд 20 дугаар бүлэг дээр нь болохоор энэ манлайллын одоо биологийн хэрэгцээг тайлбарсан юм сонирхолтой бүлэг байгаа. Манлайллыг би өмнө хизээч юм биологийн талаас нь тайлбарлаж байсан онл ер сонсож байгааг л те. Тэйг сонирхолтой санагдсан. Тэгээд энэ дээр юу гэж тайлбарсан бэ гэхээр ерөнхийдөө ингээд хүн төрөлхтөн 50,000 жил бусад амьтнаас ингээд ялгараад илүү амжилттайгаар survive хийгээд те амьдраад тэгээд хоорондоо хамтран ажиллаад энэ хүрэхэд бол биологийн талаас нь тархин дотор нэгэн тийм шидтэй бодисууд ялгардаг байсан юм а тэр нь их нөлөөсөн гэж тайлбарлаж байгаа. Тэгээд тэр дөрвөн бодисынхаа талаар энд юу тайлбарладаг. Тэгээд дөрвөн бодис нь болохоор эндорфин, допамин, тэгээд серотонин, окситоцин гэсэн юм дөрвөн бодис байгаа. Техний хоёр бодис нь болохоор илүүтэйгээр хувь хүнийг өөртөө оногдсон үүрэг даалгаврын амжилттайгаар биелүүлээд зорилгодоо хүрэхтэн чиглэсэн тийм түлхэж болдог бодисууд байгаа. Тэгээ сүүлийн хоёр нь буюу серотонин богино хугацааны тийм богино хугацааны. Сүүлийн хоёр нь буюу серотонин, окситоцин хоёр нь болохоор илүү бусад хүмүүст туслах, бусад хүмүүстэй хамтрах тэр сэтлийг төрүүлдэг тийм бодисууд тархин дотор ялгардаг гэсэн үг. За тэгээд тэр ихний хоёр бодисынхаа талаар жоохон тайлбарлая л да. Эндорфин гэдэг тэр бодис нь болохоор ерөөхдөө хүмүүсийг өвчнөөдөө марттал нь ингэж хийж байгаа зүйлтэй улаараа үүрэг даалгавраа гүйцэтгэхэд нь ингэж нөлөөлдөг. Тийм одоо бодис юм байна. Тэгэхээр нөгөө нэг эрт дээр үед жишээлбэл ан гөрөөнд ингээл олон хоногор яваад ядраал өсөөл даараал те өвдөл тэгэл ингээл ангаа агнчаал буцаал дахиад хэдэн өдрөөр ингээд хүнд ачаа үүрээд ингээд гэрлүүгөө явдаг байсан байгаа. Тэр их хүч чадлыг тэр эртний хүмүүс юу өгдөг байсан бэ гэхээр эндорфин гэдэг бодис өгдөг байсан юм байна. Тэгээд тухайн үед те ингээд одоо өөрийнхөө хийж байгаа юмд улаарад тэр эндорфин гэдэг бодисын тусламжтайгаар тэр өвдөж байгаа, ядарч байгаа, өсөж байгаагаа мартаад хоолтойгоо золгодог те амьд явж чаддаг тийм байсан юм байна. За дараагийн тэр бодис нь буюу допамин гэдэг бодис юм те. Тэр допамин гэдэг бодис нь болохоор альва зүйлийг ингээд хийгээд гүйцэтгэснийхаа дараа хүн чинь нэг сэтгэл ханамж авдаг шүү дээ. За би ийм зорилгоо биелүүлчлээ, ингэчлээ, тэгчлээ гэдэг. Тэр сэтгэл ханамжийг хүнд мэдрүүлдэг тэр бодис гэдэг юм байна. За тэгээд допамины бас нэг жоохон аюултай тал нь болохоор энэ нөгөө донтцсон хүмүүс бас ингээд хамгийн илэрдэг бодис юм байна л да. Тэр донтолтыг ингэж л өдөөгөөд идэг бодис нь бас энэ допамин гэдэг бодис гэдэг юм байна. Тэгэхээр бас нөгөө нэг сайн талтай, муу талтай ийм бодис юм байна. Энэ бодисууд бол тиймэрхүү илүү selfish те амиа бодсон тиймэрхүү бодисууд байдаг л
Энэ 3 дахь 4 дахь байцууд нь болохоор илүү selfless буюу бусдад одоо үйлчлэх, бусдад туслах сэтлийг нүдөөдөг тийм байцууд байт юм байна л да. Эхнийх нь болохоор серотонин гэдэг байцаа хүмүүсээр ингээд хайрлуулад хүндлүүлэх үед илүү ингэж мэдрэгддэг тийм байц. Хүнээс хүндлэл хүртгэхээрээ хүмүүс яадаг вэ гэхээр ингээд өөртөө илүү ихтэй болоод ч юм уу илүү хүч чадалтай болсон юм шиг тий. Тэгээ тэр хэрээрээ өөрийг нь хүндэлж байгаа хүмүүсийг бас хамгаалахаас тэр хүмүүсийн төлөө ямар нэг зүйл хийхээсэн гэж боддог. Тэр одоо хүмүүст үйлчлэхээсэн туслахээсэн гэж бодуулдаг энэ нэг одоо байц нь болохоор серотонин гэдэг байц ахны. За тэгээ хоёр дахь байц нь болохоор окситоцин гэдэг байц байгаа. За энэ байц нь болохоор илүү нөгөө нэг хайр нөхөрлөл ч юм уу итгэлцэлтэй тэр бүх зүйлийг өдрүүлдэг одоо бидний хамгийн дуртай байц гэж хэлж болохоор ийм байц байгаа. Тэгээд одоо нөгөө нэг сая эхний хоёр байц, сүүлийн хоёр байцыг ингээд хооронд харьцуулаад үзэх юм бол эхний хоёр байц нь хитрхи дамгаалаад эхлэх юм бол хүн илүү одоо зөвхөн амиа хувиа боддог ч юм уу тийм илүү нөгөө нэг баланс нь алдагдчих юм байна л да. Тэгэхээр энэ балансыг хадгалахын тулд сүүлийн хоёр байцыг нь байнга ялгаруулах тийм орчин нөхцөлийг бий болгох хэрэгтэй юм байна. Нэг нэгэндээ туслах ч юм уу үйлчлэх тийм боломжийн данагийн тайлбарлаад байсан аюулгүй тойрогтэй тийм тойргийг бий болгосныхаа үндсэн дээр энэ дөрвөн байцны баланс нь алдагдaltaгүй хадгалагддаг юм байна. Тэгээд балансыг нь алдагдуулдаг нэг 5 дахь байц гэдэг. Тэр нь болохоор BC буюу кортизол гэдэг нэртэй байц. Ерөнхийдөө хүнийг нөгөө нэг дээр үедтэй ямар нэгэн аюултай зүйл, гадны хүчин зүйл орж ирэхэд хүнд айц төгшөөрийг мэдрүүлэх зорилготой байц юм байна л да. Айц төгшөөрийг мэдрэх үед хүн болохоор ерөөсөө нөгөө окситоцин гэдэг байцаа ялгаруулж чаддгүй болчдөг. Хайр инрэлтэй нөхөрлөл гэдэг зүйлийг болчдөг тийм мэдэрч чадхаа болчдөг. Тэр хайр инэрлийн байцыг ялгаруулж чаддгүй хүн чинь илүү нөгөө хувиа бодоод одоо би яаж өөрийгөө хамгаалнаа, яана гэдэг тийм зүйлийг хүмүүрөө бодоод байдаг болчт юм байна л да. Хэрвээ аюулгүй тойрог нь сайн биш байх юм бол тийм алдан байгуулах ч юм уу тийм хамт олон байх юм бол угаасаа кортизол нэгтэй тэгээ байнга одоо би хизээ халагдчих бол дарга намайг юугээ загнчих болж гэдэг юм уу хэн миний ханаас утга шагаад яачих болж гэдэг юм уу тийм байнгын айц төвшөөртэй байгаад ах юм бол угаасаа тэр хүн юу хүнд туслах яаж одоо харт толгоогоо хаацайлах уу гэдэг л юм бодож байгаа гэсэн. Тийм эрүүл бус соёл бий болчихно гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүн кортизол их ялгардаг, айц төгшөөр их ялгардаг. Тийм л одоо соёлыг бий болгож болохгүй. Тэрнээс л хамгийн их зайлсхийх хэрэгтэй. Тэгэхээр ядаж шилбэл яг чиний тайлбарлаж байгаа шиг яг яагаад хүмүүс айц төгшөөрсөлөд жишээлбэл бусдыг боддог юм бол яг үндэ энэ ардах биологи те кортизол ялгараад байгаа учраас кортизол ялгарах тийм орчинд тийм үү хүн тэр одоо серотонин тэр окситоцин ялгарахгүй нь биш те тэрийг кортизол нь блоклаад байдаг тийм учраас тэр ямар ч хүнтэй хамтарч байгаа тэр гэр бүлийн тэр үеийнхээ гэр бүлийн хоорондын харилцаа тэр орчин те хүмүүсийн хооронд хүмүүс хоёроос дээш хүн байгаа тэр орчин болгоныг болж л үгэл тийм серотонин окситоцин ялгарах орчин үүсгэх ёстой юм тийм үү кортизол ялгарах тэр боломжийг нь л багасгах ёстой гэсэн биологийн талаас нь тайлбарсан тайлбар энэ бүр надад бүр айгүй сонирхолтой байсан. Тэгээд нөгөө кортизол ингээд одоо жишээлбэл ингээд хүн айгаад төвшээд сандрах үед богино хугацаанд тэрийг яаж одоо менеж хийж болохыг хүртэл тайлбарсан байсан шүү дээ. Тэр нь болохоор ингээд хүн хизээч инээж авахта айдгүй маа гэд. Тэгэхээр нөгөө нэг кортизолыг хэрвээ чи ингээд айцаа даван тулж чадахгүй бол ямар нэгэн байдлаар хошигно инээ. Тэгэх юм бол кортизол ч багасд юм аа гэд. Тэгээд тэр нээлт зүгээр ингээд мууд ч юм уу те тухайн хүний яг тэр орчин одоо тэр мүүдийг нь өөрчлөлтөө биш энэ хамгийн гол нь арталтан тэр биологийн тэр кортизол гэдэг ялгараад байгаа тэр бодисыг нь багасгахын тулд те юм байна л та те. Тэгээд иймэрхүү эрүүлтэй аюулгүй тойргийг бий болгох айц төгшөөрийг багасгахад бол мэдээж хэрэг манлайлагчдын үүрэг роль бол айгүй их байна. Тэгээд итгэлцэл айгүй чухал. Манлайлагчид итгэлцлийг өөрсдөөсөө бий болгох хэрэгтэй. Итгэлцэл гэдэг маань юу вэ гэхээр ер нь бол хин нэг нь намайг те чин сэтгэлээс ингээд анхаарч байгаа бодож байгаа гэдгийг мэдчих тэр зүйлээс л итгэлцэл бий болт юм байна л да. Тэгэхээр манлайлагчид итгэлцлийг яаж бий болгох вэ гэхээр эхлээд өөрөө тэр цуг ажиллаж байгаа хүмүүстэй ажилчдаа чин сэтгэлээсээ анхаараа тэднийхээ төлөө ямар нэгэн зүйлийг золиослохоос буцахгүй байх те тэрийгээ бас
тэд нартай ингээд дэлэн далангуй мэдүүлэх тэгжиж хамт олон донд итгэлцэл бий болоод хүүхдүүд аав ээжтэй яаж итгэдэг лээ те аав ээж ямар ч нөхцөл намайг хамгаална миний төлөө байна гэж автоматар итгэдэг шиг манлайлагч тийм итгэлийг бий болгосон цагт аюулгүй тойрог гэдэг зүйл нь бий болох юм байна. Тэгээд ямар нэгэн зүйлийг те сая манлайлагчид золиослох хэрэгтэй гэдэг тэгээдсэн. Тэрнийх нь наазахын жишээлбэл хоол идэхтэй ч гэсэн те хэрвээ хоол нь хүрэлцээг бол манлайлагчид хамгийн сүүлд нийтвэл яасан юм бэ гэж хэлээд байгаамаа. Яг зөв. Тэгээд тэр итгэлцэл гэдэг зүйл айгүй чухал болж таарч байгаа юм л да. Тэр итгэлцэл гэдэг зүйл өөрөө нөгөө уул нь биологийн тийм reaction юм байна л да. Одоо react гэсэн үг те. Үнэхээр цаана тийм үнэхээр нэг хүн чамайг сэтгэл зүрхээс ингээд чамд туслах юм байна гэсэн тэр мэдрэмж чи өөр итгэлцэл болдог тийм итгэлцэл ингээд орчныг бүрдүүлж байж хүн илүү тэр одоо кортизол нь ялгарахгүй те илүү нэг оксидын серотонин ялгарах боломжийг нь гаргаж ирдэг юм байна. Тэгэхээр энэ боломжийг гаргаж ирэх нь ерөөсөө манлайлагч те тэгэхээр манлайлагч хийх ёстой. Тэгээд манлайлагч маань өөрөө бас яг альва ямар ч нөхцөлд ямар ч одоо асуудал тулгарсан зөв зүйлийг те do the right thing буюу яг хамгийн гол нь зөв хүмүүст зөв зүйлийг нь хийх тэр одоо зориг зүрхтэй байх ёстой. Заримдаа яг нөгөө тэр нь тухайн компани ч юм уу соёлын эсрэг ч юм уу эсвэл ингээ гаргасан дүрмийн эсрэгтэй дүрмийг нь одоо зөрчөөд ч юм уу явах тийм боломж одоо гарч болно тийм үү. Тэгээд ч хамаагүй хамгийн гол нь яг хүмүүсийнхаа төлөө зөв алхмыг ингээд хийж чадах тийм зориг зүрхтэй манлайлагч байж тэр орчин бүрддэг юм байна л да. Тэр орчин байж нэгдүгээр. Тухайн тэр хүмүүсийн тэр ажиллаж байгаа хүмүүсийн манлайлагчтэй өөрт нь хэцүү байсан ч гэсэн бид нэр ингээд хэцүү байдалд орсон ч гэсэн бидний төлөө зөв алхмыг хийх болно гэдэг тэр мэдрэмж тэр итгэлцэл нь хүмүүст байж яг тэр хүмүүс тэндээсээ circle of safety буюу тийм аюулгүй тойрог өөрөө бүрдэж ирдэг юм байна л та. Тэгэхээр аюулгүй тойрог гэж яриад байгаа бол ерөөсөө энэ болохоор тухайн компани соёлын нэг хэсэг болж байгаа. Тэр компани соёл хаанаас бүрддэг хүмүүсийн хоорондын харилцаа итгэлцэл тэр манлайлагчийн хэлж байгаа мессежээс бүрдэж штэ. Тэгэхээр соёл гэдэг нь өөрөө яг тэр тухайн компани яг бичигдээгүй тийм үү? Яг цаасан дээр бичигдээгүй дүрм шүү дээ. Тэр компани соёл тийм учраас бид нэр одоо А, Б, З-г ингэж хийдэг юм а гэж тайлбарладаг тий. Угаасаа бүгдээрээ ингэж тийм чинь бид нэр ингэдэг ч юм уу тий. Тэгэхээр тухайн компани альва компанид ингээд бичсэн дүрмүүд байдаг тийм үү? Дүрм журмууд байдаг. Гэхдээ яг тэр дүрм журман дээр тэгээ цаасан дээр бичигдээгүй ч гэсэн тэр компани одоо culture буюу тэр соёл нь өөрөө тэр бичигдсэн дүрмээсээ илүү хүчтэй байх тохиолдол маш их байдаг юм байна л да. Тэгэхээр та бүхэн өөрсдөө ч гэсэн яг ажиллаж байгаа компани дээр ч юм уу эсвэл гэр бүлийн харилцаан дээр ч юм уу бүгдэн дээр нь чинь тийм одоо хүссэн хүсээгүй соёл өөрөө үүсцэн байдаг. Тэр нь тэгээд мэдээж зөв соёл байна уу одоо bad culture буруу соёл байна уу те. Тэр нь юунаас үүсэж ийнэ гэхээр яг тэр манлаа тэр хүмүүсийн яг тэр аюулгүй тойрог эсвэл хэрхэн үүссэн эсвэл хэрхэн шал дутуу үүссэн тэрнээсээ болж хамаардаг юм байна л да. Тэгээд мэдээж сайн хүмүүсийг те ингээд муу соёл дээр ингээд аваачсан ч гэсэн тэр одоо сайн хүмүүс очсон юм чинь муу соёлыг алга болгочих ч юм уу зөв зүйлийг хийх байх гэж хүлээлт байж болохгүй гэж байгаа юм л да. Тэгэхээр яагаад тэгэхээр нөгөө хэрвээ хүмүүстэй ингээд нэг муу соёл гэдэг маань болохоор тэнд нөгөө тэр аюулгүй тойрог үүсээгүй хүмүүс ингээд бүгд өөрсдөө хамгаалахгүй болохгүй юм байна. Хамгаалахгүй бол ингээд би жишээлбэл энд нэг уусчих юм байна ч юм уу эсвэл би ажлаа алдаж магадгүй эсвэл намайг нэг нь очоод муулах ч юм уу тэгэх юм байна гин гутаа өөрийгөө хамгаалахын тулд одоо тийм одоо ховж ярих ч юм уу те тэр одоо буруу зүйлүүдийг хийж эхэлдэг юм байна л да. Зөвхөн яг өөрийгөө хамгаалахын тулд яагаад тэр өөрийгөө хамгаалахын тулд хийж байгаа вэ? Угаасаа л нөгөө хүний чинь өөрийн хамгийн нэгдүгээр зүйл нь мэдээж survival буюу та амьд байх те. Тэгэхээр тэр ингээд бүр одоо primitive буюу бүр анханасаа хүний үүссэн тэр маань одоо хүртэл бидэнд ингээд байж лээд юм байна л да. Тэр нь илангуяа нөгөө бидний одоо limbic brain буюу нөгөө яг эмоцийг хариуцсан тэр тархины хэсгийг ингээд хэсгээс гарч ирж байгаа учраас ингээд нөгөө одоо хүртэл хүнд ингээд байж байгаа заримдаа ингээд контролдод нэг хэцүү нэг тийм хэсэг байдаг те. Тэгэхээр хамгийн гол нь хичнээн сайн хүмүүс байсан ч муу соёл байх юм бол тэр нь бол
асуудал үүсгдэг. Тийм учраас яг тэр манлайлагчийн үүрэг маань тэр хамгийн гол нь зөв соёлыг бүрдүүлэх. Тэр соёл нь буцаад ерөөсөө л хүмүүс рүүгээ л чиглэсэн. Хүмүүсийнхээ сайн сайхны төлөө тэднэрт аюулгүй тойргийг үүсгэхийн төлөө байх ёстой гэдэг орой. За тэгээд дөрөвдүгээр бүлэг дээр нь болохоор ерөнхийдөө энэ ер нь Америк яагаад ийм болцсон юм бэ те? Америк гэд ярангуут бид нар жоохон хамаагүй юм шиг санагдаж магадгүй те. Америк өнөөдөр дэлхийд ямар одоо нөлөөтэй хэлээ те? Эдийн засаг, нийгэм, улс төр, тэгээ шинжлэх ухаан бүхий салбарт маш их нөлөөтэй байдаг. Тэгэхээр Америкийн өнөөгийн нийгэм болохоор яг зохиогч юм байна. Яриад байгаагаас эсрэг байгаад байгаа юм л та. Хүн болгон бусдынхаа төлөө байна уу, нэгэн нийтийнхаа төлөө, нийт нэгнийхээ төлөө байна уу гэхээр бас тийм ч те. Илүү тийм celebrity CEO од болсон байгаа манлайлагчдыг нь харахаар тооны араас явдаг компани дээр очиод санхүүгийнх нь үзүүлэлтүүдийг сайжруулах гэж хичээдэг. Тиймэрхүү илүү тэгж нэг хүн төвтэй гэж ярьдаг тийм манлайлагч цөөхөн байх шиг харагдаад байт юм л та. Тэгэхээр нөгөө нэг яагаад ийм болцсон юм бэ өнөөгийн Америк гэж зохиогч минь энэ дээр энэ бүлэг дээр ингээд тайлбарсан байгаа юм л та. Тэнгүүд сонирхолтой нь одоо жишээлбэл Америк бол үргэлж юм байгаагүй маа. Дэлхийн 1 2 дугаар дайн те их хямралын үед 30-аад онд бол Америкчууд айгүй тийм нэгтмэл байсан. Хүмүүсний нэгэнд айгүй тусрахаг байсан. Ягаад тэгэхээр тухайн үед чинь айгүй их нэг зовлон зүтгүүртэй те юм хомс байсан болохоор хүмүүс ингээд нэг нэгэндээ туслахаа сураа аргагүйсэн. Жишээлбэл нэг өдөр нь ингээд одоо хөршин ямар нэгэн зүйл тусламж гуйхад туслахгүй бол би маргааш надад энэ хүнээс одоо тусламж гуйх хэрэг гарах ч юм билүү гэж тэр хүн боддог болохоор хөрштөө тусалдаг байсан ч юм уу те. Тэгэж айгүй их тэгэж нэгдмэл хүмүүс дайнд явсан нэгнийгаа ингэж хойноос нь одоо дэмжлэг үзүүлэхийн тулд үйлдвэрт ажилладаг ч юм уу те. Нийгмээрээ ингэж айгүй тийм нэгдмэл нэгэн зорилгын дор тэгэж нэгдэж ажилладаг байсан байна л да. Тэгээ бид нар бас нөгөө нэг социализмын үеийн ч юм уу те өөрсдөө бодоод үзэхээр бас айгүй тийм байсан юм шиг санагдаж байгаа юм л да. Хөршүүдтэйгээ сайн харилцаатай те хөршүүд аягүй сайн мэддэг юм болгоно ингээл нэг нэгнээсээ гуйгаал өгөөл авалцаал амьдэрдэг гэж санагддаг. Тэгээд хүмүүсийн хоорондоо харилцаа хамаагүй цуцсан байсан ч юм. Тий. Тэгээд сонирхолтой нэгэд юм илбэг болоод эхлэнгүү тэр харилцаа баг багаар аажмаар ингээд холдож эхэлдэг юм байна л да. Тэгээд Америк дээр ч гэсэн тэр чинь харагдсан. Тэгээд 20 дугаар дайны дараа төрсэн хүүхдүүд тэр зовлон зүдгүүр гэдгийг мэдгүй болохоор хүмүүс туслахын одоо ач холбогдол тийм сэтгэлгээ сайн суугаагүй илүү өөрийнхөө төлөө өөрийнхөө амжилтыг хэрэгцээг илүү сайжруулах амьдралаа мундаг болгохын тулд яах хэрэгтэй талаар илүү боддог тийм нэг үе өсөж эхэлсэн юм байна. Тэгээ тэр үеийн яг дайны дараа одоо эдийн засаг хэрэгжижсэн болохоор маш их төрөлт ихсээд тэгээ нөгөө baby boom буюу одоо төрөлт ихсэн тийм үе байсан. Тэр нь баг 20 жил үргэлжилсэн 46 оноос 64 он хүртэл те. Тэгээ энэ 20 жилийн турш төрсэн хүүхдүүд нь одоо 20 дугаар зуун те 1900-аад оны соёлыг тэр чигээр нь тодорхойлохоор тийм масс болж өссөн. Тэгээ тэр хүүхдүүд нугасаа багасаа ингээд зовлон зүдгүүр мэдгүй өөрсдийнхөө төлөө амьдраа сурцсан хүмүүс байсан болохоор тэр хүмүүс нь томрох тусам те эрх мэдэлтэй болоод нийгэмдэх байр суурь нь өндөр болох тусам бас л яг нөгөө багасаа өссөн сэтгүүгээрээ альва шийдвэрийг гаргаж эхэлсэн. Илүү нөгөө хуваа хичээдэг бас ялгардаг тийм одоо нийгмийг бий болгосон юм шүү. Тэгээд өнөөдөр бас бид нар өөрсдийгөө харах юм бол амьд харилцаа айгу байхгүй болсон. Манай зохиогч юм ярих дуртай сэдвэлтэй те амьд харилцаа байхгүй болсон. Дандаа одоо имэйлийн хойноос ч юм уу фейсбુકийн хойноос хоорондоо харилцдаг болсон. Нэг нэгнтэйгээ уулзхаа болцсон. Тэгээд хүмүүс нэг нэгнийгээ юу тийм хийсвэр хугтгунаар дууддаг болсон. Хувь хүн гэдэг талаас нь биш үйлчлүүлэгч, ажилтан, хувьцаа эзэмшигч те фейсбુકийн найз ч гэдэг юм уу тийм байдлаар их нэгээ дууддаг болсон. Хувь хүн гэдэг талаас нь авч үзгээ болсон юм шүү. Энэ нийгэм чинь илүү хүйтэн хөндөй болсон юм шүү те. Тэр бүхний буруу нь болохоор энэ 46 оноос 64 оны хооронд төрсөн энэ нэг тийм baby boomer тэдрээс бас болсон байж магадгүй гэсэн юм тайлбар өгсөн байгаа. Тэгэхээр энэ надад айгүй сонирхолтой санагдсан л та. Тэгэхээр бидний яг тэр одоо хоорондоо хүний тэр амьд харилцаа те өнөөдөр бүгдээр мэдчихэж байна. Өнөөдөр бол ерөөсөө ихэнх нь дандаа онлайн болцсон те virtual буюу virtual болцсон те.
Тэгэхээр яг baby boomersээс илүү одоо бас ингээд бандаа бидний үе бас ингээд компаниуд бас нэлээ ингээд томрох тусамтай хэдэн зуун мянган хүн нэг компанид ажиллахад чинь тэр чинь буцаад хүмүүсийн хоорондоо харилцаагаас илүү ерөөсөө л тоо болцсон тий. Энэ компани тэдэн мянган ажилчтай тэр одоо салбартай тэдэн 100 ажилчтай ерөөсөө тоогоор илэрхийлэгддэг болсон. Хүмүүсийн хоорондоо харилцаа нь ингээд улам байхгүй болоод тэгээ байгаа нь илүү онлайн болоод ирсэн. Энэ үед ингээд яг тэр маань буцаад дутагдаад байна. Энэ дотроос ямар концепт гарч ирж байна гэж хэлж байгаа нэхэрэ abstraction буюу тийм одоо хийсвэр тий хүмүүсийн хоорондын тийм хийсвэр тийм концептууд ингээ гарч ирж байгаа юм л та тий хүн яг тийм одоо чи түрүү хэллээ шүү дээ яг амьд хүний харилцаа биш тий илүү одоо ингээ хийсвэр болцсон. Тэгэхээр энэ дээр нэг айгүй сонирхолтой хоёр жишээ байгаа юм. Тэгэхээр энийг би жоохон детальчилж сонсолчтой ярмаар байна л та. Бүгдээрээ мэдээж Adolf Hitler бүгдээрээ мэдж байгаа дэлхийн 2 дугаар дайн тий ямар хүн тэндээс болж нас урлаа хэдэн сая хүнтэй. Тэгэхээр энэ хийсвэр байхын хор нөлөө нь юу гэдгийг энэ жишээн дээр айгүй сонирхолтойгоор тайлбарсан байна. Одоо дэлхийн 2 дугаар дайнд ингээд дуусаад те Адольф Гитлер ялагдаад өөрийгөө хорлоо те. Тэр үед яг Адольф Гитлерийн бас яг энэ ялангуяа нэг concentration camp байгаа шүү дээ те. Тэр нэг еврейчүүдийг аваачиж яддаг байсан тэр одоо байр яндан гэх юм уу те. Тэрнийг яг зохион байгуулж исэн одоо бас гол хүнийх нь нэр Adolf Eichmann гэдэг нэг герман хүн байсан байна. Тэр мань хүн болохоор одоо тэр одоо гим зэмгүй эрэгтэй эмэгтэй бүр жоохон хүүхдүүдийг хүртэл аваачаад алж ясан death camp буюу тэр үхлийн камп байсан шүү дээ тийм үү. Тэр энэ процессыг бүгд тэр жигээр нэгээд удирдахжсэн. Тэр хүн Германы дайныг одоо тэр дайн дуусны дараа Аргентин руу оргож ондоо нэрээр жирийн хүн болж амьдраад 15 жил зүгээр одоо нормал жирийн амьдралаар амьдарч явсан байгаа юм л да. Гэтэл тэрийг нь 15 жилийн дараа Ricardo Clement гэсэн нэрээр одоо Аргентин зүгээр амьдарч байгаа үед нь Израилийн одоо тагнуулчтай 1960 онд баривчилсан байдаг юм байна. Тэг баривчлаад Жерусалемд авчираад шүүхт нөгөө одоо хүний эрхийг шүүхт хандсан. Тэгээд тэр хүний мэдээж тайлбар нь өөрийгөө зөвтгсөн тайлбар нь болохоор тухайн үед надад ямар ч сонголт байгаагүй те. Би мэдээж өөрийнхөө даргийнхаа эсвэл боссийнхоо хэлснийг нь л хийгээжсэн зүгээр нэг боол байсан шүү дээ гэж тэгсэн тайлбар байсан. Тэгэхээр яг 61 онд тэр Eichmann шүүхт ингээд мэдээж тухайн тэр хүнийг шүүхт авчирч яваад энэ бол мэдээж те ингээд дэлхийд даяар тэрийг сонсч байсан. Тэр үед Milgram гэдэг сэтгэл зүйч профессор ингээд тийм туршлага явуулсан юм байна л да. Яагаад хүмүүс одоо боссынхаа хэлсэн үгэнд нь ингээд үг дуугүй орт юм бэ? Хүн ал гэжсэн ч очиод ингээд хүн алж яддаг ч юм уу те. Гим зэмгүй хүмүүсийг хэдэн мянгаар нь хэдэн саяар наваачаа шатааж байгаа тэр үйл явцыг буруу гэдгийг нь те өөрөө сэтгэл зүрхэндээ бүгд нь мэдж байгаа ч гэсэн дарганд хийгсэн учраас яагаад хийдэг юм бэ? Энэ яг сэтгэл зүйн яг ямар гаргалгаа байгаа? Яагаад ингэдэг юм бол гэд туршлага явуулсан байдаг юм байна л да. Тэгээд Milgram experiment буюу одоо Milgram-ийн туршлага гэдэг одоо маш алдартай тийм туршлага байдаг. Яг 61 онд яг энэ шалтгаанаас болж хийгдсэн туршлага. Тэгэхээр энэ нь болохоор ямар туршлага байсан бэ гэхээр ерөөсөө л хоёр тийм волонтер сонгоод тэ нэг нь болохоор багш болоод нэг нь оюутан болгож байгаа. Тэгээд за нэг нь чи ингээ багш бол чи ингээ оюутан бол ингээ энэ дээр юм одоо хүмүүс ингээ юм цээжлээд тэрийгэ шалгах тийм одоо амар илэрхий тийм жишээ явнаа тийм. Тэгэхээр одоо багш нь оюутнаа хянана гэсэн үг тийм. Тэгэхээр багшийн хажууд нь болохоор нэг тийм шинжлэх ухааны тийм цагаан халаад өмссөн хүн сууж байгаа юм л да. Тэр нь болохоор одоо жилүү жоохон тийм authority буюу тийм одоо тийм эрх мэдлийг одоо илэрхийлсэн хүн. Тэгээ багшд нь болохоор ямар даалгаврын нэг нь тэгээ тэр даалгаврыг багш нь оюутандаа хэлээд тэр оюутан зөв гүйцэтгэх юм бол яахчгүй харин буруу гүйцэтгэх юм бол ч юм уу эсвэл тэр даалгавраа хийхийг одоо зөвшөөрөхгүй бол тэр оюутныг шийтгэх гэсэн байна. Тэгээ юугаар шийдэхгүй гэхээр тэр оюутныг ингээд тогон цохилно. Тэгэхдээ тэрийг нь болохоор 15 вольтоос 450 вольт хүртэл ингээд сонголттой оюутан буруу хариулга тусан вольтын хэмжээг нь ихсэж байгаа юм л да тий. Тэгэхээр 15 вольт гэдэг бол зүгээр л нэг тийм хүн нэг одоо шоргоолж арьсан дээр гүйж байгаа мэдрэмж шиг нэг тийм л мэдрэмж гэсэн үг тий. Дөнгөж одоо нэг
цахилгаан зогсож байгаа мэдрэмж. Мэдээж тэрнээсээ цаашлаа явах тусам тийм 450 гэдэг бол үхлийн аюултай вольтын хэмжээ тийм үү. Тэрийг нь бүгдийг ингээд тавьсан байсан байл та. Ингээд маш бага шок тийм. Тэгээд тэрнээс илүү бүрдэг сүүлийнх нь болохоор үхлийн аюултай шок гэдэг ингээд бичсэн. Тэгэхээр багш нь ямар хэмжээний одоо шок өгж байгааг бол мэдчихнэ гэсэн үг тийм. За тэгээд 160 хүнийг энэ туршилтанд оруулсан байгаа юм л да. 2 хуваагаад тийм. Нэгдүгüүрт нь болохоор одоо тэр цагаан алаатай хүн багшд нь ингээд даалгавар өгöd те оюутноо тэр багш нь болохоор оюутноо ингээд харж байгаа юм. Тэр оюутноо нь одоо жишээ шок авч байхдаа хэрхэн одоо реакцлж ин те өвдөж ийн эсвэл тэр нь ингээд зовж ийн шааж ийн нүдээр өвдөж байгаа. Нөгөөх нь болохоор багш нь болохоор оюутноо одоо шок авч байгаа даалгавар буруу хийхэд нэг шок өгнө штэ. Тэгэхэд нь харахгүй зүгээр тэр хүүхдийн дууг нь сонсно гэсэн үг тий ойрлож байгаа ч юм уу яа ч юм уу одоо өвдөж штэ болооч ч юм уу тэрийг нь зүгээр сонсно гэсэн үг. За тэгээд энэ туршилтыг ингээд явуулсан чинь тэрний үр дүн нь бүр ингээд амар шоконд оруулсан үр дүн гаргасан байна. Тэр нь юу гэсэн бэ гэхээр нийт оролцогчдын 65% нь тий 65% шүү. Бүр одоо нөгөө хүүхэд нь ингээд даалгавар буруу хийгээд хэрэгээр буруу буруу гэж хэлээд байгаа штэ. Тэгж яах чинь нөгөө хүүхдийг 450 болд үхэх хэмжээнд нь шоконд оруулах хүртэл явсан байгаа юм л та. Тэр уул нь ингээд зогсч болох байхгүй. Хэрвээ цаатлын оюутны өвдөж ийнх юм бол боллоо би энэ тест гарлаа би чиний үгэнд ягаал заавал орох албатай ингээд нөгөө цагаан алаад өмсөг нүгэнд орох албагүй ингээд хаяа гарч гарах боломж байсан тийм үү. Гэтэл тэр даалгаврыг одоо заавал одоо хийх ёстой юм шиг ойлгоод тэр одоо дээрээс даалгавар өгж байгаа юм чинь би одоо тэр цаад хүний аал гэжсэн 450 вольтын шоконд оруулаад аал гэжсэн чи би одоо алхаас өөр аргагүй юм байна гэж одоо ойлгодог юм уу боддог юм уу тий сэтгэл зүйн талаас хүлээж авдаг юм уу. Тэгэхээр 65% нь бол нөгөө оюутны алах хэмжээний шоконд оруулах хүртэл явсан байгаа юм. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр өөрийнхөө одоо арсыг хамгаалахын тулд тийм хүн бусд хүнийг одоо алж исэн ч хамаагүй өөрийнхөө арсыг хамгаалахад хамаг анхаарлаа хандуулдаг юм гэсэн тийм үр дүн харагдаж ийнх юм уу та тий. Тэгээ тэрийгэ буцаад нөгөө хүмүүсээс та яагаад энэ хүүхдийг алах шоконд одоо жишээлбэл тий 450 вольтын шоконд оруулах хүртэл ингэж явсан юм бэ гэсэн чинь өөрийгөө зөвтгөж янз бүрийн асуултад хариултыг өгч байсан юм байна л да тий. Тэгсэн чинь бүр зарим нь хүртэл тэр оюутан одоо ингээд хүн өвтгöd байх чинь тий тэнийг юм хаашаа тийм тэнийг одоо дэндүү гин те яг ингээд шоконд орох жахта таарсан нөхөр ч юм уу те янз бүрээр өөрсдөө зөвтгөжсэн юм байна л да. Гэхдээ буруу зүйл хийж байгаа гэдгээ ойлгож байгаа мэдж байгаа хүн өвтгөж байгаа гэдгээ харж байгаа сонсож байгаа боловч надад тийм үүрэг даалгавар өгсөн юм чинь би гүйцэтгэхээс өөрийгөө хамгаалахын тулд би гүйцэтгэхгүй бол баг намайг яачих юм болов ч гэдэг юм уу. Тэр нь илүү давмгаалж гаргасан гэсэн одоо эндээ санаа харагдаж байгаа юм л та. Энд дэр зүйтэй ингэдэг шүү дээ. Одоо нөгөө 80-80-аар нь 2 хуваацсан байсан шүү дээ. Тэгээ эхний 80 нөгөө нэг яг тэр өрөөнд ингээд зовж байгаа хүнээ харж байхад бол эцсийн мөч хүртэл яваг штэ. Дийлэнх нь дундаасаа байсан байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг зовж байгаа хүнээ харж ин гэдэг чинь хийсвэр хугтах юм биш бодит хугтах юм болчихж байгаа. Тэр нөгөө нэг 65% сүүлийн мөч хүртэл явсан нь болохоор зүгээр сонссон те. Тэгэхээр нөгөө нэг сонсохоор илүү жоохон хийсвэр болчиход байгаа болохоор энэ хийсвэр зүйл гэдэг чинь аюултай байгаа шүү гэж хэлгээд байгаа тийм. Тэр тэгэхээр хийсвэрээр одоо хүний өвдөлтийг сонсож байгаад нэг яг гэдэг маань гисэн ч гэсэн тэр хүн эцэн хүртэл одоо эндээс явж байгаа харагдаж байгаа л да те. Тэгэхээр одоо ингээд бид бүхний одоо амьдарч байгаа энэ орчин ч юм уу одоо томоохон компанид ажиллаж байхад ч одоо жишээлбэл ингээд хэдэн мянган хүн удирдах чинь тийм үү. Тэгэхээр хүн болгоныг ингээд хуваар нь ингээд таних гэж байхгүй шүү дээ тийм үү. Тэр хүн болгонтой харьцна гэж байхгүй. Хүмүүст ямар харагдах вэ гэхээр би 50000 ажилтнаг удирдах байгаа тийм. Тэр нэг тоол харагдаад тэр нь илүү тэр хүмүүс тэр 50000 хүн тэр хүнд хийсвэрээр ойлгогдож байна гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ үед нөгөө тэр аюул нь одоо тэр хийсвэр байхын аюул нь яг энэ дээр гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр яг нөгөө тэр дэги бас яг тэр экспериментийг тайлбарлаа шүү дээ, тий. Яг тэр хийсвэрээр харсан үед ингээд хүн одоо арьсан хамгаалахын тулд ч юм эсвэл айгүй буруу шийдвэр өгдөг, тий. Ингээд гаргадаг юм байна. Хичнээн сайн хүн байсан ч гэсэнтэй хичнээн зөв зүйлийг хийнэ гэж өөрөө бодож байгаа ч гэсэн, тийм үү. За тэгэхээр
тэгэхээр одоо ялангуяа ингээд томоохон корпорацууд ингээд хэдэн мянган хүнийг удирдах байгаа тийм хүмүүсийн хувьд ч юм уу тэгэхээр энэ хийсвэр гэдэг ойлголт чинь те айгуу нөгөө аюултай байдаг юм байна. Тэрийг ингээд туршлагаар баталсан те. Тэгэхээр эндээс хамгийн гол нь тэгвэл өөрийгөө яаж тэгвэл тэр хүмүүст зөв шийдвэрийг те гаргах юм бэ те. Тэгэхийн тулд энэ хүн жишээлбэл ийм 5 дүрм байна гэж тайлбарласан байна. Тэгэхээр нэгдүгээр дүрм нь болохоор keep it real буюу те яг ингээд бодиттойгоор нь байлгаа те. Яг тэр амьд хүний харьцаа гэдгийг хизээж алдаж болохгүй те хүмүүстэйгээ ойрхон бай. Тэднэртэйгээ итгэлийг ингээд төрүүлээд те яг тэр хүмүүсийнхаа хүмүүсийн мэдэрч тэр хүмүүстэйгээ илүү хойр байх хэрэгтэй юм байна. Тэгжээч яг одоо бодит мэдрэмжээр зөв шийдвэрийг гаргана гэсэн үг. Хоёрдугаар дүрм нь болохоор keep it manageable буюу одоо те ингээд тэр manageable байх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нэг Dunbar-ын одоо talks-ын дүрм байгаа юм л да. Тэгээ тэрийг бол багаараа гэсэн байна. Тэр нь болохоор ямар ч том компани, ямар ч том зүйл гаргасан 150 хүнээс илүү бити гаргаа. Одоо нэг одоо жишээлбэл үйлдвэр гэдэг юм уу те. Тэр 150 хүнээс илүү гаргах юм бол нөгөө тэр хүн гэдэг тэр 150 гэдэг чинь өөрөө дээшээ гараад ирэхээр зүгээр тоо болчихдөг юм байл л да. Тэгэхээр буцаад нөгөө хүний харилцаанаас холдож эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хүний харилцаанаа холдсноос нөгөө миллиграм туршлага шиг те буруу шийдвэрүүд гарсан ч хүн тэргэж зөв ойлгохгүй те. Тэгэхээр 150 дотроо одоо барай гэсэн. Тэгэх юм бол 150 хүнийг бол ингээд дотн харилцаагаар ингээд ойрхон байлгаж болдгийм байл да. Дотн мэдээч хүмүүсийн нэрийг нь бүгдийг мэдэж те. Хүмүүсийн тэр амьд харилцааг одоо алдахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас нэг жишээ байдаг нь хичнээн том компани байсан хичнээн одоо олон үйлдвэрүүд барьсан ч тэр нэг үйлдвэрээ зөвхөн 150 хүнээс хизээж хэтрүүлдэг байсан юм байна л да. Тэгэж чадсанараа нөгөө хүмүүсийн амьд харилцааг одоо амьдаар нь байлгаж чадсанаа гэсэн үг. Гуравдугаар дүрм нь болохоор meet the people you help буюу тэ өөрийнхөө тусалж байгаа хүмүүстэй дандаа уулзаж. Хүн гэдэг чинь нийгмийн амьтан тийм үү. Ингээд нүүрээр ингээд уулзаж амьд харилцаа байлгачиж тэгээд яг өөрийнх нь хийж байгаа зүйл нь яг хүмүүст хүрч ийн үгүй юм уу те яг буцаад тэр нь ингээд амьд шийдвэрүүдийг гаргах боломжтой болж өгдөг юм байна л да. Тэгэхээр ялангуяа лидерүүдийн хувьд те манлайлагчдын хувьд ингээд нэг том манлал яриад хэдэн мянган хүнд ингээд те гэтэл хүмүүстэйгээ очиж уулзаж яг тэр амьд хүмүүсийн мэдрэмжээ ингээд авахгүй бол яг нөгөө буцаад тэр манлайлагч тийм үү вакуумжад нэг яг хийсвэрээр ойлгож эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр тэрнээс зайлсхийхин тулд тэр тусалж байгаа тэр хүмүүстэйгээ байнга заавал уулзаж явах хэрэгтэй. Тэгээд дөрөвдүгээрх нь болохоор give them time not just money буюу те яг тэр хүмүүстэй те зөвхөн мөнгө биш хамгийн гол нь өөрийнхөө цагийг зараа гэж. Тэгэхээр яг нөгөө хүмүүст ингээл мөнгө өгөөл болчихно ч юм уу те тэрнийхээ оронд яг өөрийнхөө цаг энергийг тэр хүмүүстэй зарж ээж тэгжээж бас яг нөгөө зөв ойлголтоо авч те яг ялангуяа манлайлал талдаа бол яг том лидерүүдийн хувьд олон 100 хүнийг ч юм уу олон мянган хүнийг удирдах байгаа тэр хүмүүсийн хувьд маш чухал юм байна л да. За тэгээд 5 дугаарх нь болохоор be patient буюу төвчээртэй бай гэж. Энэ дээр тэгээд 7 хоног 7 жилийн дүрм гэж байгаа юм л да. Тэгэхээр хүмүүстэй тийм одоо итгэлцэл бий болгосон тийм орчин бүрдүүлэхийн тулд тэгээд 7-оос илүү хоног 7 жилээс бага хугацаа ч юм уу тий шаарддаг гэсэн өөрийнх нь нэгдэг жишээнээр гарсан дүрм л байна. Тэгээд 6 дугаар хэсгээр нь аюулгүй тойргийг бий болгохын тулд ер нь ингээд юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Аюулгүй тойргийн тусны юунд байдаг юм бэ гэдэг талаар ер нь голчлон ярьдаг л да. Тэгээд тэн дээр 5 зөвлөгөө өгсөн байдаг. Тэр 5 зөвлөгөө ихнээс нь яриад байв тий. Тэгээд эхний зөвлөгөө нь болохоор аюулгүй тойрогтой байхад манлайлагчид юу мартаж болохгүй гэхээр алдаа оноо тий амжилт бүтээлийг харамгүй нэгнтэйгээ шийрлэх хуваалцахыг мартаж болохгүй гэж хэлсэн байдаг. Хэрвээ тэрийг ингээд хуваалцаад ах юм бол тэндээс чинь инновац бий болт юм аа. Хүмүүс нэгнийхээ алдаанаас суралцаад, амжилтаас суралцаад хоорондоо ингэж хамтарч нэг нээж бүтээх тийм сэтэл бий болт юм аа гэж. Тэгээ энэ дээр нэг хөөрхөн жишээ өгсөн нөгөө нэг post-it note гэдэг нөгөө шар цаас өдөртэй цавтай. Ингээд тийм нөт нэг тэмдэглэл бичээд те наачдаг. Тэгээ ингээ айгүй хөөрхөн хурдан хууларчдаг. Хойдолд нь ямарч тийм нөгөө цавны юул мөрүүлдэггүй те. Энийг болохоор ингээд 3M буюу одоо нөгөө нэг эрүүл мэндийн маск энтрийн шүүлтүр хийгээд байдаг компани гэдэг шүү дээ. Тийм. Би тэр компанид ярилцлаганд орж байлаа. Ганц ажилд орж чадаагүй.
Тэр бол мандаг компани юм шиг байгаа энэ жишээнээ сонирхоод бол тэр компани дээр болохоор яадаг гэхээр бүр хэдэн мянган патенттэй патентуудынх нь 80-90% нь дандаа ингээ 2-оос дээш зохиогчтой байдаг. Тэгээ зохиогч нь дандаа ингээ компани дотроос ингээ хоорондоо дандаа нэг нэгнийхээ ингээ дутуу хийсэн юм дээр өөний чи ингэчиж болох юм тэгчиж болох юм шүү гэж хийж гаргаж ирдэг тийм нээлтүүд байгаа юм л та. Тэгээд тэр постит наадаг цаасан дээр ч ихсэн ингээ 68 онд нэг хүн бүр ингээд юунаас одоо салтгүй тийм цав бүтээн гэж бүтэн жил ноцолдоод нэг цав хийсэн чинь тэр нөгөө post-it note-ийн хойдолд ашиглагддаг амар сул цав гарцсан. Тэгээд нөгөө хүн чинь гэхдээ алдаанаас ерөөсөө агаагүй аюулгүй тойрогт байгаа болохоор бүх юмаа ингээд те хуваалцахтаа айгүй тийм айц хүүцгүй байсан. Тэгээд хуваалцсан. Тэгсэн чинь 6 жилийн дараа адилхан компани дотор нэг хүн би ингээ ном дотроо тэмдэглэл хөтлөөд номныхаа авчирга болгоод хэрэглэх гэсэн энэ цавуугч ингээд ийм хөрхөн нот хийчигээд тэгээд тэр хоёрын дундаас ийм post-it note те одоо дэлхийд дахинд хэрэглэгддэг хүн болгоны ширээн дээр байдаг тэр зүйл чинь эндээс үүссэн юм биш үү. За тэгээд хоёр дахь зөвлөгөө нь болохоор одоо манлайлагч байна гэдэг чинь те зүгээр ингээд команд өгөөд тушаал өгөөд байж идэг хүн бишээ. Ажлын талбар дээр ажиллаж байгаа ажилчдаа аль болох өөрсдөө нь ингээд шийдвэр гаргуулад асуудлыг шийддэг тэр бүх эрх мэдлийг нь аль болох олгодог тэр хүмүүсээ гэж тайлбарсан байгаа. Яагаад ингэсэн бэ гэхээр манлайлагчид те удирдлага компани удирдлагч малдан байгууллагын удирдлагууд чинь бол ингээд үйлчлүүлэгчтэй тулж ажиллаагүй, үйлдвэрт ажиллаагүй ингээд асуудлыг яг ойроос боддоор мэдрээгүй мэдээлэлтэй яаж ч байсан тэр үйлдвэрт ажиллаж байгаа үйлчлүүлэгчтэй харьцаж байгаа хүмүүсээс тутам хүртлөө чухал шийдвэрүүдийг гаргаад идэг. Тэгэхээр энэ бол оновчтой хурдан шийдвэр байж хизээж чаддгүй маа. Ямар тохиолдолд хамгийн оновчтой гэхээр тэр нөгөө яг ажлын талбарт байгаа хүмүүст нь шийдвэр гаргах асуудлыг одоо шийдэх тэр эрх мэдлийг нь олгосон тохиолдолд бүх юм илүү оновчтой байх болно. Тэгээ тэрнээс гадна тэр хүмүүс чинь тэгэж асуудлыг өөрсдөө ингэж шийддэг болсноороо хурдан өсөж дэвжээ те хурдан манлайлагч болох тэр замууд нэг юм аа гэж тайлбарсан байдаг. Хэрийнээс айгүй гой санагдсан л та. За тэгээд 3 дахь зөвлөгөө нь болохоор итгэлцлийг бий болгох гэдэг бол айгүй амархан үнэт шудраг байх гэж тайлбарсан байгаа. Нэг жишээ гарсан байдаг л да. Америкт нэг айрамд нэг офицер ингээд харуулт сууж агаад ээлжиндээ байж байгаа дундцсан. Тэгээд дундцнаасаа болоод баг халагдах дээрээ тулсан. Зохиогч та нар ийм юмнаас болоод ингээд энэ офицерыг халах гэж байгаа монитор гэдгсэн чинь үгүй бид нар унтснаас нь болж халах гайгүй энэ хүн чинь унтснаа гүрийгээд худлаа ирсэн. Тэгээд бүр ингээд хөдөлшгүй байранд дэлгэж гаргаж иж энэ хүнийг арай гэж бурууга хүлээн зөвшөөрсөн. Ийм хүнийг бид нар бол яасан ч итгэж чадахгүй. Одоо хүү амьдрахуу дээр тулсан байх тэр дайны шууман дээр тэгээ өөрийнхөө харж тулахыг бодоод худлаа ирдэг хүн байх юм бол яах юм бэ? Бид нар бол ийм хүнд итгэж чадахгүй болохоор энэ хүнийг халах гээд байгаамаа гэж тайлбарсан байсан. Тэгэхээр итгэлцлийг бий болгох гэдэг бол хамгийн энгийн зүйл нь бол ийм үнэн шудраг байх хэрэгтэй тийм. Лидер хүн, манлайлагч хүн бас өөрөө ямар ч алдаа гаргасан гэсэн тэрийг үнээр нь хүлээн зөвшөөрөөд би ингээд ийм шийдвэр гаргасан чинь ингэсэн байна гэд тэр бүх зүйлээ үнэн шударгаар ингэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр соёлыг өөрөөсөө бий болгосны үндсэн дээр ажилчин ч гэсэн одоо айлгүйгээр бурууга үнээр нь хүлээдэг тийм соёл бий болох юм шүү. За тэгээд 4 дахь зөвлөгөө нь болохоор хүмүүстэй те ингээд ажлын шуумаар биш албан ёсны шуумаар биш ингэж дотносож нэгээ мэдэж ойлгох гэдэг бол айгүй чухал байдин шүү гэдгийг тайлбарсан байгаа юм. Жишээлбэл 90-ад оны хүртэл ингээд Америкийн Конгресс 2 намантай арчилсан бүгд найрамд 2 нам ингээд айгүй эвтэйхэн хоорондоо асуудлаа ингээд шийдвэрлэждэг. Хууль дүрмүүд ч гэсэн ингээд хичнээн нэгнтэйгээ ингээд өөр одоо софт үзэл бодолтой ч гэсэн шийдлийг ингэж хоорондоо хайдаг, дайсгандгүй тийм нөхөрсөг юм өрсөлдөөн байсан юм байна л да. Тэгсэн чинь зохиогч нь тайлбарлаж байгаа гол амжилтынхын нууц нь болохоор ихэнх конгрессийн гишүүд нь Вашингтонд амьдардаг байсан. Бараг 80 гаруй хувь нь Вашингтонд амьдардаг байсан. Тэгээд ажлын бус цагаар бол айгүй найзууд байсан те. Энд тэндгүй ингээл тааралдаал хувийн шуубаар ингээл уулзаал явж идэг. Тэгээд тий найзрахаг те нэгээ ингэж хувь хүн талаас нь ойлгодог болсон хүмүүс чинь альва асуудлыг ингэж цугтаа яаж шийдэх үү гэдэг тэр шийдлийг нь хайж чаддаг болсон байдаг. Тэр нь 90-ад оноос хойш конгрессийн гишүүд ихэнх цагаа тэр сонгогдсон мужтаа өнгөрүүлэхтэй тэндээсээ fundraising буюу мөнгө босгох үед ажиллагаанд
одоо ихэнх цагаа зарцуулах хэрэгтэй гэд хууль өөрчлөгдөж ихэнх конгрессийн гишүүд нь Вашингтонд амьдрахаа болоод нэгнийтэйгээ уулзгаа болоод тэгээ арчсан нам бүгд найрамдах нам хоёр одоо өнөөгийн одоо конгрессийн гишүүд бол айгүй тийм дайсгансан те конгрессээс ерөөсөө хууль гарахаа болцсон гэд зохиогчид шүүмжилсэн байгаа юм л та. Ажлын бус, албаны бус чөлөө цагаараа уулзах тэр уулзалт бол аягүй чухал. Компаниудад ч гэсэн одоо амрал зугаалгаар явах ч юм уу эсвэл спорт тэмцээнээр хоорондоо ингэж нөхөрсөг найзалж нөхөрлөх нэг хүн гэдэг талаас нь ойлгох гэдэг зүйл бол ажилд бол аягүй их тийм эерэг үр нөлөөтэй юм байна. За тэгээд хамгийн сүүлд өгсөн 5 дахь зөвлөгөө нь болохоор lead the people not the numbers буюу хүмүүсийг гэрдэж байгаа бол тоонд бол хэтэрхийг албогдол өрч болохгүй гэдэг хэсэг. Одоо өнөөгийн CEO-нүүд компани удирдлагууд юу гэж боддог гэхээр компаниг бол хувьцаа эзэмшигчдийн өмч гэж боддог тий. Тэгээ өөрсдөө хувьцаа эзэмшигчдийг баян болгохын тулд ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд ажиллаж байна гэж бодоод байдаг. Гэтэл хувьцаа эзэмшигч чинь болохоор компаниг зүгээр эзэмшигч болохоос компаниг хизээ хамгийн сайн мэддэг юм аа. Тэгээ дээрэс нь өөрсдийнхөө хувьцааг богино хугацаанд хэр сайн өсгөх вэ гэдэг талаас илүү боддог. Тэгээ хувьцаа эзэмшигчдийн төлөө тэдний ашиг орлогыг компани үнэлгээг нэмэгдүүлэхийн төлөө ажилласан компани хязгаарч урт хугацаанд амжилттай ажиллаж чаддаггүй. Ягаад гэхээр дандаа тийм богино улирлын үзүүлэлтийг сайн байлгахын төлөө ингэж шийдвэр гаргаад явцсан болохоор урт хугацаанд тийм том риск авсан инновац хийх ч юм уу тэрэнд хөрөнгө оруулах ч юм уу тиймэрхүү шийдвэрүүдийг ерөөсөө гаргаж чаддгүй маа. Хамгийн их компаниг ойлгож компани төлөө ажиллаж чаддаг хүмүүс ч нь бол мэдээж компани ажилчид байдаг юм аа. Тэгэхээр компаниг одоо shareholders буюу хувьцаа эзэмшигчдийн өмч гэж бодлохгүй. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн өмчтэй тэр хүмүүсийн бүтээн байгуулж байгаа зүйл гэдэг үүднээс нь хандах ёстой. Ашиг орлого гэдэг бол зүгээр л тухайн компаниг дампуурлахгүй ингээд аваад явж авах зорилготой тийм одоо нэг ёсны түлш гэж хэлж болно те. Зүгээр нэг тийм түлш тэрнээс биш гол зорилго нь хизээж байж болохгүй. Тэгэхээр бас наадах чинь тэгэж хэлснээрээ яач байгаа юм л да. Буцаад нөгөө Milton Friedman байна те. Milton Friedman-ийн онол юу байсан бэ гэхээр тухайн Америк одоо тухайн корпорациудын ерөөсөө хамгийн гол одоо фокуслох зүйл бол тий хувьцаа эзэмшигчдийн одоо ашгийг одоо хамгийн максимумаар олох гэсэн л гол санаа байсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр болохоор энэ хүн болохоор тэрийг үгүйсгэж байгаа юм л да. Хэрвээ тэгснээрээ тэр нь буцаад яасан бэ гэхээр богино хугацааны тий ашиг орлогын төлөө тэр одоо манлайлагч юм уу тэр модель нь ингээд бүгдийг хийж компани одоо бүх хүчийг тий богино хараата зөвхөн мөнгөний төлөө одоо хөөцөлдсөн болгочих чинь гэж харж байгаа юм л та. Тэгэхээр тийм болохоор тэр нь ингээд хурд хугацаанд тэр нь яасан бэ гэхээр тэр нь алдаа болоод тэр нь ингээд буруу байжээ. Тэрний оронд илүү компани одоо манлайлагч том хүмүүсийн хувьд илүү урт алсын хараата хүмүүс рүүгээ чиглэсэн тийм бодлоготой зөвхөн мөнгөний төлөө мөнгөний араас биш хүмүүсийнхаа зөв байлгах тэр орчныг бүрдүүлэх юм уу те тэр тал дээр илүү фокуслж чадах юм бол урт хугацаанд илүү амжилттай илүү арвин орлоготой явах боломжтой гэсэн санааг энэ номоор бас дэвшүүлж байгаа те. Тэгэхээр тэр маань буцаад яг лидершип буюу одоо манлайлагчийн хувьд те хийх ёстой зүйл нэ. Тэр хүмүүсийн манлайлагчийн үүрэг роль бол тэр хүмүүсийг зөв орчныг бүрдүүлэх тэр хүмүүсийн одоо хүмүүсийн төлөө болохоос биш тэр тооны одоо ашиг ч юм уу тооны ардаас хөөцөлдөх ажил биш юм аа гэж хэлсэн байна. За тэгэхээр ерөөсөө энэ бидний одоо энэ үе одоо бидний амьдарч байгаа энэ орчин маань ерөөсөө нөгөө допамин гэж түрүүндээ тайлбарсан те нэг допамин болохоор нөгөө богино хугацаанд те ингээд өөрийнхөө яг хүссэн зүйлийг авахд авдаг тэр мэдрэмж ихгүй те тэр бодис те тэр бодис. Тэгэхээр тэр бодис одоо яг хизээ гарч ирдэг ч юм уу энгийн жишээ болохол одоо бидний ялангуяа ингээд донцсон зүйлүүд байдаг шүү дээ. Одоо арх ч юм уу тамхи татхад те ерөөс эдгээр нь бүгдээрээ допамины донтолт юм байна л та. Яг тийх үед ингээд допамин ялгараад тэр допамин гэдэг бодис маань хүнд тэр ялгархаар тэр гоё мэдрэмжийг те яг ингээд хандсан сэтгэл хандсан ч юм уу те ингээд тэр мэдрэмжийг төрүүлдэг учраас буцаад тэрэндээ хүн аддикт буюу нөгөө донтчдаг юм байна л та. Тэгэхээр бид нэрээ энэ зүгээр арх тамхинаас илүү бас ингээд цаашаа яваад ингээд корпорациудын хувьд соёлт нь хүртэл те бүр тэр үедээ хүмүүсийн цалингийн
системд нь хүртэл ингээд орцсон богино хугацаанд ашиг орлого олох ч юм уу те яг допамин driven те допамин ялгарх яг тэр зүйлд ингээд эндүү фокуссан учраас бид нар өнөөдөр яг лидершип ч юм уу манлайлалын хувьд ч гэсэн ингээд яг буруу харцсан ч юм уу те буруу зүйлний ардаас ихэнхдээ явцсан. Тэгэхээр тийм учраас энийг бид нэр ингээд өөрчлөх ёстой. Тэгэхээр бид нар өнөөдөр яг тийм орчинд амьдарч чинь. Тэгээ хүмүүсийг харахтаа хүртэл илүү нөгөө хүнийг хүнлэг хүмүүсийн хоорондын харилцаа, амьд харилцаа гэдгээс илүүтэйгээр хүмүүсийг тийм хийсвэрээр хараад тэрнээсээ болоод бас ингээд буруу шийдвэрүүд ялангуяа манлайлагчны хувьд гарч байна. Тийм ч учраас бид нар өнөөдөр хангалттай бид нар идэх уух зүйлийн хувьд ч юм уу ингээд тэрний хувьд хангалттай байгаа тийм нийгэмд амьдарч байгаа мөртлөө аз жаргалтай байна уу гэдэг маань өөрөө тэр илүү асуудал болцсон. Тэгээ яагаад энэ гарч ирсэн бэ гэхээр яг түрүүчийн хэлжсэн яг одоо допамин addiction буюу тэр допамин гэдэг богино хугацаанд тийм гоё мэдрэмж төрөх тэр одоо бодсон дэндүү одоо донцсноосоо болоод ийм зүйлүүдэд ингээд орцсон байна. Тэгээд дээрэс нь бид нар юу одоо өнөөдрийн юм одоо сошиал медиа орчинд амьдарч байна одоо хичнээн лайк авахаа дандаа тоолж ин тэрнээс тэр хичнээн лайк аваад ингээд харж ин чинь бас өөрөө допамин үйлдвэрлэж байгаа нэг бас нэг хэлбэр юм байна л да. Тэгэхээр энэ үед бид нэр буцаад ингээд хүмүүсийн амьд харилцаа руу илүү анхаарах хэрэгтэй. Ялангуяа тэн дээр манлайлагчид илүү том үүрэг рол гүйцэтгэнтэй тэр хүмүүс рүүгээ илүү хандсан тийм шийдвэрүүдийг гаргаж ээж урт хугацаатай шийдвэрийг гаргаж ээж тэрэн буцаад серотонин нэг окситоцин руу чиглэсэн тийм хандлага ч юм уу эсвэл тийм шийдвэрүүдийг гаргаснараа одоогийн асуудлуудыг шийдэх боломжтой гэж. Тэгээд нэг тэр допамин хялгаруулаад гар утсандаа донтсон байгаа хүмүүсийн нэг чанар нь өглөө босонгуудаа өглөө орноосоо босохоос өмнө сошиал медиа, имэйлээр шалгадаг хүмүүс гэж байгаа шүү дээ орон дотроо. Би гараа өргөе. Тэрийг сонсчихлаа. Яана гэж утсан шүү дээ. Instagram руу хитэн хүн Instagram руу ороод refresh хийгээ хитэн лайк авсан байна. Хардаг болоо Энэ өөрөө яг допамин ахгүй яг допамин гэдэг шүү дээ. Хамгийн сүүлийн бүлэг дээр нь болохоор хэрхэн манлайлагч болох талаар. За тэгээд хамгийн ихний одоо тэр зөвлөмж нь болохоор хүнд илүү тийм тусалдаг тийм уур амьсгалыг бий болгож хүнд үйлчлэг туслах гэдэг зүйлээ компанийнхаа зайлшгүй нэг тийм элемент бүр ингээд хийх ёстой нэг ажил хэмжээ болгочих юм бол илүү амар идэх юм аа гэдэг. Тэгээд тэрийг энэ дээр нэг 12 дахь step гэдэг ухагт тунаар тайлбарсан. Энийгээ сонирхолтой сайн уу яриад байгаа допаминыг ялгаруулдаг донтцсон хүмүүс чинь хүмүүсийн нэг нь бол нөгөө архин донтсон хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ Америкт нөгөө архин донтогсдыг яаж эмчилдэг вэ гэхээр 12 тийм шат амжилттайгаар эмчилдэг юм байна л да. Тэгээд 12 бол ингээд амжилттайгаар гүйцэтгэхээс өмнө эрүүл болох тэр донтолтоос ангижрах магадлал өндөртэй байдаг. 11 үйл нэгийг нь хийчихэд 12 дахь тэр унтсан хүн бол буцаад архин донтох магадлал өндөр байт юм л да. Тэгээд энэ 12 дахь шат нь юу байдаг вэ гэхээр өөрөөсөө бусад ямар нэг архинд донтсон хүнийг архинаас гарахт нь туслах гэх тийм шат үйд юм байна. Тэгэхээр энэ нөгөө нэг бусдад туслах үйлчлэх гэдэг зүйл чинь энэ допаминыг багасгадаг зүйл гэдэг юм байна. Жишээлбэл одоо компанийнхаа үнэлгээг багаар нь заавал үнэлдэг ч юм уу болгочих юм бол за багаар нь үнэлүүлэхээс өөр аргагүй миний одоо бонус одоо багийн үзүүлэлтэн дээр тулгуурлаж байгаа юм чинь би одоо багтаа туслахгүй болохгүй гэж жоохон тийм плеер болно шүү дээ. Тийм байдлаар нь бүр ингээд системд нь суулгаад бусдад туслах үйлчлэх гэдэг зүйлийг оруулаад өгчих юм бол допамин давмгаалсан соёлыг үгүй хийх нэг алхам болт юм байна. Бас нэг авчруулах арга хэмжээ нь болохоор компанийнхаа зорилгыг томоор бий болгох. Зүгээр ингээд угаасаа л хүрчиж болохоор ч юм уу том Microsoft гэдэг компани лаа гэхэд энэ жил тийм цагуурын тийм компьютер гаргана гэж тавьсан За тэгээд тэдэн мянган ажилтнтай угаасаа гаргах нь ойлгомжтой төлөвлөгөөнүүд ингээд найруулчлан гарцсан байгаа. Тэнгүү чи хүмүүс тэрийг сонсоод ерөөсөө ингээд excited гоё болохгүй ажиллаж байгаа тэр хэдэн мянган ажилчид нь энэ зорилгын төлөө ингээд хүн хатан тэнцээ гэж ерөөсөө бодохгүй. За би нэг өөрийнхөө урдах ажлыг хийгээд явж идэл болох илгүүдээ тийм хандлагатай байгаа хүмүүс чинь ямар нэгэн шин зүйл санаачлах ч юм уу innovative тийм гоё зүйл хийдгүү мэн л да. Тэгээ шин зүйлүүд хөвчлэн тийм жижиг компаниудаас гараад идэм юм л да. Жижиг компаниуд хэдхэн ажилтнтай мөртлөө өөрсдөөсөө бүр хэдэн зуун дахин тийм том зорилготой, том мөрөөдөлтэй
Тэгээд тэр том зорилго, том мөрөөдөл нь хүмүүсийг илүү ингэж итгэвчүүлдэг, сэтэлжүүлдэг. Яаж хийх нь гэдгээ мэдэхгүй мөртлөө хүн том зорилгыг ингээд уртаа харчгаараа илүү ингээд сэтгэл нь огшоод ч юм уу те тэр зорилгын төлөө хүн хатан тэмцэж чаддаг юм байна. Том зорилгынхаа төлөө ингээд яаж ч ингээд зовж исэн гэсэн тэр хүмүүсээс тэрийг зовлон гэж харахгүй бас аз жаргал гэж мэдрээд байт юм байна л да. Зовж явхад ингээд тусалсан те найз нарыг мартдаггүй ч юм уу цэрэгт явж байхдаа жишээлбэл найз болсон хүмүүс зовлон зүдгүүрийг цуг туулжсэн хүмүүс айгүйх найзууд болдог, хамтарч чаддаг, тусалж чаддаг, цогтой юм хийж чаддаг болдог болохоор урд нь юм том хэцүү даваа тавьчааж тэгэх юм бол танаа баг хамт олон чинь тэрний төлөө илүү нэгдмэл байж гоё шин зүйлийг хийж чадах юм шүү гэж тэгж зүгсэн байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор we need more leaders буюу бид нар зөндөө олон манлайлагч хэрэгтэй байна гэдэг хэсэг байгаа. Тэгэхээр манлайлал гэдэг бол тийм амар зүйл биш ээ, тэ? Энерги шаардна, маш их цаг хугацаа шаардна. Тэгээд эцээц тэр амжилтаа бас юм уу, яасан гэдэг нь бол хэмжихэд маш хэцүү, тэ? Тэгээд энэ бол яг л нэг эцэг эхийн үүрэгтэй адилхан хүүхдээ ингээл байнга бүцэлвэл харж хандаал өсгөөл хамаг юмаа золиослол явж байгаа ч гэсэн амжилттайгаар эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэсэн юм уу гэдгийг ингээд хэмжих ч юм уу тэр нь зориулсан шагнал урамшил байдгүйтэй адилхан тий асар удаан хугацааны ийм ажил байдагтай адилхан манлайл гэдэг бол тийм амархан сонсож байгаа шиг тийм гоё зүйл биш ээ маш их тийм хүч хөдөлмөр зарцуулсан зүйл байдгийм аа хэрвээ та одоо өөрийнхөө одоо ажиллаж байгаа компанида ч юм уу байгууллагатай тийм манлайлагч дээр чинь байхгүй байна гэж бодож байгаа бол тэр манлайлагчдаа өөрөө болчвол яасан бэ? Тэгэх юм бол бүх компаниуд илүү сайхан болох гээд байна. Өнөөдрөөс эхлээ та ч гэсэн өөрийнхөө хүсэж байгаа манлайлагч болох хэрэгтэй. Тэгэхээр манлайлагч гэдэг энэ дээр надад хамгийн таалагдсан зүйл нөгөө одоо тухайн ямар нэгэн компани одоо гүйцэтгэх захирал ч юм уу тий тууцын дарга ч юм уу тий тэгэхээр тэр манлал гэдэг маань өөрөө зүгээр тэр компани тэр амьгүй зүйлийн төлөө биш зүгээр хамгийн гол нь энэ хүний төлөө үйл одоо хүний төлөө гэсэн одоо тэмүүлэлтэй үйл явдал байх ёстой байна л да тэрнээс биш тэр компанийг сайжруулахын төлөө гэхээс илүүгээр яг тэгэхээр ямар ч компани ямар ч зүйл бай тэрний ард нь бол дандаа хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүс рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа зөв одоо шийдвэрүүд хийх тэр үйл процессыг тэрийг яг одоо зөв манлайлал те энэ хүний хувьд тодорхойлсноор бол. Тэгэхээр магадгүй бид нар тэгэхээр хийсвэрээр харахтаа ч юм уу яг нэг тэрийг яг зөвхөн хүний төлөө хийж байгаа зүйл гэж яг ойлгох хэрэгтэй байл та. Гэтэл яг тэгэж бас шууд магадгүй харддаг бах. Харсан ч гэсэн яг гаргасан шийдвэрүүд нь тэгж хийгдэг үгээсээ болоод хамгийн гол нь том алдаанууд бүгдээр гардаг. Тэгээд Монголд одоо ингээд манлайл гэж ярангуут бүх юм энэ ном дээр гарч байгаагаас эсрэг харагдаад байгаа байхгүй тий. Ялангуяа ус төрт болж байгаа юмнууд бол юу хүний төлөө, юу үнэн шударга байх. Тэгэл ингээд энэ ном дээр ч гэсэн ус төрчтэй юу аюулгүй тойрог. Юу аюулгүй айдас хүч гэдэг үг модонд орж шít тий ямар сандал. Яг үнэн баггүй яг нэг айдас хүч гэдэг үг яг яагаад гарч ирж байна тий. Тэгэхээр яг үнэн тэр чинь бас юмны төлөөлөл шүү дээ тий. Тэр чинь гарч ирсэн шалтгаан байгаад болоо гарч ирж байна. Тэгэхээр бид нэр тэр өөрсдөө тэр орчныг нь бүрдүүл яг үрдчихэд хүмүүс айдас гэдэг юм биш шүү дээ. Хүмүүс хэрвээ өөрөө тэр орчондоо тийм би аюулгүй байна гэсэн мэдрэмжийг авахгүй бол хийж байгаа алхмууд нь бүгдээрээ өөрийгөө ботсон те эсвэл өөрийгөө хамгаалсан тим алхам болж дараа тэр нь болохоор шал бусдад болохоор дандаа эсэргээр бодог тийм үү. За тэгэхээр энэ ном манлайлалын яг янз бүрийн олон номнууд уншиж байлаа. Сонирхолтой янз бүрийн онолууд байдаг. Манлайлалын онолууд бол айгүй их байдаг те. Гэтэ энэ хүнийг онол гэсээ илүүтэйгээр өөрийнхөө тэр гаргаж нөгөө ажиллаж байгаад ажиглалтан дээрээ толгуурлаж гаргаж ирсэн санаанууд те. Ялангуяа нөгөө биологийн талаас нь ингэж тайлбарлсан байна надаа айгүй сонирхолтой байлаа. Ерөөсө тэр өнцгөөс ерөөсө харж байгаагүй юм байна. Гэхдээ яг үннийг хэлэхэд бидний гаргаж байгаа бидний мэдэрч байгаа тэр бүхэн бол бүгдээрээ нэг биологийн одоо хими бодисуудын тэ хоорондын тесрэлт мэдрэмж тэр маань мэдрэмж болж биднэрт ирдэг байгаа те. Тийм ч учраас бид нэр янз бүрийн алхмууд хийдэг те. Тэгэхээр тэр талаас нь тайлбарлсан нь маш сонирхолтой шинэлэг байлаа те. За дашин дэлээд энэ зохиогч минь уг нь бол биологийн бэкграундтай хүн биш те. Ягаад ийм гэж холбосон байгаа бас мэдгүй. Гэтэ бол маш сонирхолтой шинэлэг байлаа. За тэгээд
ер нь энэ хүрээ тоглоо номоодоос хойдоо нэлээд бас цагаас иччих шиг л. Тэр цагаасаа хэдвэнэд хитэрчлээ. За тэгээд дараагийн дугаар хүртлээ түр баяртай та бүхэн хэлэхэд энэхүү дугаарыг дэмжсэн Denk Farm хамтарч ажиллаад манай банкын хамтарч ажилладаг партнер байгаа. Эрүүл амьдралын хэм маягийг түгээцгээ. Эрүүл мэндийн чанарыг хэмлэгч подкастын мэдтгэгч Denk Farm арилаа. За дараагийн дугаар хүртэл түр баяртай сонсогчдоо. Түр баяртай сайхан надаарэ. Сайхан надаарэ.